Үзэгч та бүхнийхээ оройны амар амгалан айлтгая. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Шонгор суугт телевизийн ярилцах танхим ярилцлагын хөтөлбөр энэ оройны дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд энэ орой Шонгор суугт телевизийн ярилцах танхимд хүрэлцэн ирсэн зочноо үзэгч та бүхэнд танилцуулъя. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Баянгол дүүргийн Ардсан намын дарга Эрдэнэ хүрэлцэн ирээд байна. Танд орой минь хүргэе. Бас амралтын өдөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн талархснаа илэрхийлье. Баярлалаа. Бидний хувьд бол өнөөдөр бас амралтын өдөр, шашны өдөр байдаг. Засгийн газрын уралдаан өнөөдөр уралдаад бас сонгогч иргэдтэйгээ уулзаад ингээл өнөөдөр дүүрэнд ажилтал байлаа. Нэр засгийн газар хуралдсан бас сонирхолтой шин ч юм уу шийдвэр гарсан ажлууд байгаа юу? Ямар ерөнхийдөө бол энэ удаагийн хурлаар бол тийм одоо содон сони шийдвэр их гараагаа зөв хамгийн гол юм засгийн газрын одоо ердийн явагдах ёстой ажлууд шийдэх ёстой шийдвэрүүд гарсан. За тэгээд бас улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хүрэлцэн ирсэн учраас бас таныг ажиллаваад нэлээдгүй удаан хугацаа өнгөрч байгаа. Тэгээд бас энэ өдрүүд хийсэн ажлынхаа тухай бас товч мэдээлэл авах нь зүйтэй байх. Одоо бас хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд хүрэлцэн ирсэн учраас үзэгчид бас хэрэгтэй зарим мэдээллүүдийг өгөх бах. Тэгээд 15-наас бас шинэ хууль хэрэгжиж эхэлсэн тийм нийгмийн даатгалын тийм. Тэгэхээр яг өнөөдөр хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулагдаад шинжлэлийн засгийн газрын хүрээнд үйл ажиллагаа явуулаад одоо 2 сар болж байна. Энэ хугацаанд бид нар бас нэлээд олон ажлыг амжуулж хийлээ бас олон ажлыг эхлүүлэх гэж хичээж байна. Тэгээ хугацаа маань бас тийм хангалттай хугацаа биш байсан. За удахгүй бид нар засгийн газрын 100 дахь хоног одоо бас албасаар тэмдэглэж энэ одоо 100 хоногийн хугацаанд юу хийсэн талаар тайлангаа тавина. Хүн амын хөгжлийн цогцлогын асуудлыг бол шинжлэлийн засгийн газар анх удаа төрийн бодлогын түвшинд гаргаж тавьж байгаа. За өнөөдөр Монгол орон одоо өнгөрсөн хугацаанд ялангуяа сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт бол өндөр хувьтай гарч байгаа. Гэхдээ яг одоо энэ эдийн засгийн өсөлт нь хүн амынхаа хөгжил рүү, хүн амынхаа орлого руу өндөр чиглэж чадж байна уу? Хүн амын одоо амжиргаа амьдралыг дээшлүүлж чадж байгааг бол хинж чадахгүй байна гэж хариулах байх тийм ээ. Тэгэхээр дэлхийн нийтийн хандлага бас сүүлийн жилүүдэд энэ эдийн засгийн өсөлтийг хүн амынхаа хөгжилтэй хэрхэн одоо уйж тийм ээ. Одоо хөгжлийн бодлого хэд тодорхойлж байгаагаас тухайн улс орны хөгжлийн одоо төвшин тодорхойлдог ийм хандлага бол нэлээ давмгаалж байна л да. Тэгэхээр манай улсын шинэ 2011 онд эдийн засгийн өсөлт 17% байлаа. За энэ оны одоо төлөв байдлаар эдийн засгийн өсөлтийн 12% байх болов гэсэн төлөв байдал хийж байна. За эх онд хэрвээ одоо дэлхийн зах зээл дээр одоо энэ манай гол нэрийн бараа бүтээгдэхүүн одоо доктортой байх юм бол эдийн засгийн өсөлтөнд 18-20% хүрэх ийм одоо сайхан төлөв байдлаас харагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг бид нар хүн амынхаа хөгжлийн болох руу яаж чиглүүлэх юм, хүн амынхаа бодит орлогыг яаж дэвшүүлэх вэ? Тийм ээ. Хүн амынхаа нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн яаж одоо үр дүнтэй болох вэ гэдэг асуудал руу анхаарах цаг болсон. Тэгэхээр бид халамжийн бодлого хэд хавтгаар уснаас болоод өнөөдөр жишээ нь одоо маш олон сөргүүд ороод гарч эхэлж байгаа тийм. Өнөөдөр бүхэл одоо хил мэдээллийн хэрэгслээр ажлын байр зарлагдаад байдаг. Гэтэл яг үндсэндээ бол манайд бол ажлын хүчний хомсдол бий болцсон. Өнөөдөр барилгын салбарч дээр, уул уурхайн салбарч дээр энэ альва баялаг бүтээж байгаа салбарт бол өнөөдөр ажлын хүчний хомсдол бий болцсон. Өдөрт одоо жишээ нь маш өндөр цалин самлаад байхад бол ажил хөнгөлөлтөй байлаа шүү дээ. Тэгэхээр нэг талдаа энэ бол энэ хавтгаарсан халамжийн одоо сөрөг үр дагавар үр дүн юм аа. Өнөөдөр зөвхөн би энэ ажил аваад шинэ одоо эмзэг хэсэгт хамрагдаж байгаа тэр зорилт бүлгийг тодорхойлсон. Тэгээд орлогын болгоны тооцоогоор эмзэг бүлгийн одоо өрхүүдийг тодорхойлж гаргасан судалгаа дүнгээд маш олон асуудлуудаас танилцсан. Гэтэл өнөөдөр халамжийн хуулийг бид нар баталж гаргахдаа зорилт бүлгийг өрхөөр биш тухайн зорилт бүлгийн одоо өрхийн гишүүн иргэнээр одоо тэр зорилт бүлгийг тодорхойлно гэсэн хууль баталж гаргасан. Гэтэл одоо өмнөх засгийн газрын үед одоо хуучин нийгмийн хамгааллын яамны зүгээс энэ одоо хуулийн хэрэгжилтийг хангахтаа хууль зөрчсөн үйлдэлтэй жишээ нь одоо өрхөөр тодорхойлоод 220 мянган өрх тодорхойлоод тэрийгээ одоо дунджаа 4 хомболтойг тооцоод 880 мянган хүнийг одоо нийгмийн эмзэг гэсэн үе одоо зорилт бүлэгт хамруулад тэрлүүгээ нөгөө байгаа мөнгөө зөв хүртээх зарчмаар тараасан юм бодлого явуулж эхэлсэн байсан.
Тэгэхээр өнөөдөр бид нар хэн нэгэн хүнд одоо амжиргааных нь наацхийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй тийм нийгмийн халамж үйлчлэг үзүүлээд яах юм бэ те. Тэгэхээр тэгээд хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдэд бид нар халамж үзүүлж яах гэдэг юм те. Тэр хүн чинь ажил хөдөлмөр хэлж олсон орлогоороо өөрийгөө шийд зашлахын гэр бүл аваад явах үүрэгтэй шин. Улс орныхоо өмнө баялаг бүтээгээс үүрэгтэй тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр өрхөөр одоо тодорхойлоод өрхөд энэ өрхийн мөнгөнд тэтгэмжийг олгоод эхэлж байгаа тохиолдолд тухайн өрхөд байгаа одоо шинэ хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэд бол нэгэнт тэтгэмж тамрагдаад эхлэхээр ажил хөдөлмөр эхлэх сонирхол нь спорт юм байна. Зүгээр л одоо тэтгэмжээр амьдрал байж ах сонирхол бол одоо бий болдго юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө одоо нийгмийн одоо сөрөг үзэгдлийг бий болгож байна л да. Тэгэхээр Хуамын хөгжлийн зохицуулалт дотор бол одоо энэ асуудлуудаас гадна нийгмийн одоо халамж үйлчлэгийг оновчтой болох асуудлаас гадна энэ даатгалын тогтолцооны шинжилгээг бас хийх асуудал орж байгаа. Өнөөдөр одоо нийгмийн даатгалын одоо үр ашиг нийгмийн даатгалд хамраж байгаа даатгуулагчдын хувьд бол нийгмийн даатгалаас би ямар үйлчилгээ тусламж дэмжлэг авч байгаа гэдэг асуудлыг одоо сүүлийн маш их тавьдаг болсон. Тэтгэвэр авагчдын хувьчдэр эрүүл мэндийн даатгалд тулж байгаа иргэдийн хувьчдэр за мөн бусад төрлийн одоо тэтгэмжийн санд хамраж байгаа иргэдийн хувьчдэр маш их одоо асуудал тавьдаг болсон л да. Тэгэхээр бид нар сая 10 сард одоо анхныхаа үндэсний хэмжээний томоохон чуулганыг энэ одоо нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээ гэсэн одоо сэдвийн доор хуралдуулж хилцүүлэг явуулж эцсийн дүнд энэ чуулганаас нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээг бол зайлшгүй хийх цаг болцсон юм байна. Хоёрдугаарт нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээ хийхдээ 3 үе шаттайгаар хийх нь зөв юм байна гэсэн ерөнхий юм чиг зөвлөмж бол гарсан. За үүнд нэгдүгürt эрүүл мэндийн даатгалын салбарыг бол яаралтай шинжлэх ёстой маа. Тийм ээ. Тэгээ энэ одоо чиглэлээр бол харин одоо урьдчилан энэ хуулийг би бас зарим гишүүдтэй хамтарч санаачилж боловсруулж их хурд өргөмөрсөн одоо анхны хэлцүүлгийн шатнд явж байгаа. Тэгээд даатгуулагчийг одоо хаанд өргөмжилсөн даатгуулагч төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болгоё гэж. Мөн одоо эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэг худалдаа авалтын тогтолцоо шилжүүлье. Тэгээд одоо эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өөрөө нэг худалдаа авагчийн үүргийг гүйцэтгэдэг байхаар ийм одоо шинжилгээ хийя гэж ингэж нэгдүгээр зорилттой тодорхойлж байгаа. За хоёрдугаар зорилттой бол тэтгэврийн даатгалын шинжилгээг яаралтай хий. За өнөөдрийн шимтгэлд одоо суурилсан хуримтлалын тогтолцоо бол одоо тэтгэвэр авагчдын маань эрэлт хэрэгцээг хангахгүй байна. Наацхийн одоо амжиргааны одоо хэрэгцээг хангах төвшөнд тэтгэвэр өгч чадахгүй байна. Тийм учраас тэтгэврийн даатгалын одоо тогтолцоог шинжлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бид нар энийг юу гэж сая харж дүгнсэн чиглэл гарсан гэхээр тэтгэврийн даатгалын тогтолцоо 3 шатлалтай тогтолцоонд шилжүүлье. Үүнд нэгдүгээр суур тэтгэврийн одоо даатгалын сан бий болгоё. Суур тэтгэврийн даатгалын санд одоо энэ уул уурхай даашдмтлаас орж байгаа баялаг, хүний хөгжлийн санд орж байгаа баялагаас тодорхой хувийг энэ санд руу шилжүүлдэг байхаар дээр нь мөн төсвөөс тодорхой их усрыг бас шийддэг байхаар 3 дахь нь одоо босод их усрээс гэсэн ийм их усруудаас энэ тэтгэврийн суур тэтгэврийн даатгалын сан бүрдүүлээ. За суур тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болгонд одоо ямар нэгэн одоо жил одоо юу гэдэг нь ажилласан жил шинэ төссөн хувь хэмжээг харгалзаад суур тэтгэврийг олгодог нийт тэтгэвэр авагчтай. Тэгээд одоо шинэ за 50 мянгаар тогтоолоо гэж бодоход би жишээ ярьж байна. 50 мянган төгрөгийг бол бүх одоо шинэ 300 мянган тэтгэвэр авагч байгаа шүү дээ. 300 мянган тэтгэвэр авагчд одоо суур тэтгэврийн мөнгө 50 мянган төгрөгийн суур тэтгэвэр олголоо. За тэрэн дээр одоогийн тогтолцоогоор авчаад тэтгэврээ нэмж авах юм байна. Юу бол одоо шимтгэл зорилсон хуримтлалын тогтолцоогоор бий болсон. Хуримтлалаас авах хэрэгтэй тэтгэврээ нэмж авна. Гуравт нь одоо нэмэлт даатгалын сан тийм ээ буюу одоо өмчийн ол дэлбэр оролцоотой энэ 3 дахь шатлалын одоо тэтгэврийн даатгалын сан бий болгоё. Энд хамрагдах хүмүүс нь өөрсдөө хүсвэл хамрагдана. Өөрөлд өндөр тэтгэвэр авъя. Насны эцэст одоо боломжтой тэтгэвэр авъя гэсэн хүмүүс энэ тэтгэврт хамрагдах боломжтой байхаар ийм байдлаар тэтгэврийн одоо даатгалын тогтолцоон шинжилтийг хийя гэсэн ийм зорилтыг бол дэвшүүл тавьсан. За хоёрт нь бид нар одоо 11 сарын 27-28-нд Улаанбаатар хотод нийгмийн одоо халамжийн тогтолцоог
хугацааны шинжилгээний сэдвээр одоо бас үндэсний чуулган зөвлөгөө зохион байгуулахаар гадаадуудын байгууллагуудтай хамтарсан томоохон чуулган ихээр төлөвлөж байна. За эндээс өнөөдөр нийгмийн эмзэг хэсэгт хамрагдж байгаа зорилт бүлгийг хэрхэн яаж зөв оновчтой тодорхойлох вэ тийм. Тэгээд одоо нийгмийн халамж үйлчлэхээс шаардлагатай тэр иргэдэд зөв хүртээх зарчмаар өгөөд ах уу эсвэл тухайн нийгмийн халамж үйлчлэгээ одоо шаардлагатай иргэний амжиргааны наацхан хэрэгцээ хангасан хэмжээний нийгмийн халамж үйлчлэгээ үзүүлдэг тогтолцоо бий болох уу гэдэг асуудал бол туйлын чухлаар тавигдчих. За энэ асуудлыг бид нар энэ шинжилгээ хүрээнд хийхээр хэрэгцсэн удаарчныг бүрдүүлэх гэсэн байдал дээр ажиллаж байна. За 3 дахь том одоо асуудал бол 12 сард бид нар хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үндэсний одоо зөвлөгөө зохион байгуулъя. За энд бол одоо нүүбийн одоо хүүхдийн төлөө сан холбогдох одоо бас олон улсын байгууллагууд оролцсон гэж байгаа. Тэгээд энэ чуулганаар хүүхдийн эрхийн асуудал тэр дотор хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөх эдийн засгийн баталгаа хэрхэн яаж бий болох вэ гэсэн сэдвээр одоо хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын одоо үндэсний зөвлөгөөний чуулган зохион байгуулъя. Ингэснээрээ бид нар хүүхдийн эрхийн тухай хуулийг өөрчилъё. Одоогийн хүүхдийн эрхийн тухай хууль бол хүүхдийн эрхийг хамгаалах тэр эрх зүйн акт болж чадахгүй байна. Олон зүйл дээр хүүхдийн эрх хөндөгдөж байна тийм ээ. Одоо хөдөлмөрийн мөржлөг төртөж байна, бэлгийн замын мөржлөг төртөж байна. Тэгэл дээр нь одоо хамах хар тамхиас гэсүүлээд одоо нийгмийн одоо сөрөг үзэгдэл болсон шинэ хуучин янз бүрийн гаж үзэгдэлт бол хүүхд одоо өртгөн илэрхийлсэн шүү дээ. За дээр нь хүүхд эрүүл аюулгүй баталгаатай орчинд амьдрах тэр эрх нь маш их зөрчигдөж байна. Даваар осолт маш хүртэж байна. Саяхандаа одоо Баянгол дүүрийн өвдөлтөөр жишээ нь хичээл болгожсэн охин одоо тэр зургийн машин даруулаад асуурлаа. Одоо маш ноцтой асуудал гэл. За мөн одоо хичээлд хараад ирж явах тарж явах хугацаанд хүүхдүүд маш их эцэдэлд очирдаг, дээрэмдүүлдэг, автоваар дурддаг, одоо уулгаж халтарч гэмтдэг гэх ингээд. Тэр энэ чиглэлийн одоо энэ хүүхдийн эрхийг хангах чиглэлээр одоо эрх зүйн орчны шинжилгээ, шинэ орчин, шинэ одоо эрх зүйн орчныг бий болгосноор хүүхдийн эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлье гэсэн зорилгоор энэ чуулганы хуралдуулыг. Үндсэндээ хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны дэргэд одоо засгийн газрын 3 хэрэгжүүлэгч агентлаг үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 3 агентлагийнхаа одоо хариуцж байгаа салбарын чиглэлээр энэ 3 одоо томоохон үндэсний чуулгануудыг ондоо багтааж хийж энэ чиглэлийн салбарт хийх шинжилт өөрчлөлтийн бодлогыг одоо тэр энэ ажлыг хийж байгаа энэ ажлыг хариуцлага хүлээж байгаа улсуудтай хамтарч энэ бодлогыг тодорхойлох зорилгыг тавьж байгаа. Энэ чиглэлийн одоо бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдж байгаа. Манай яамны одоо хийж байгаа хамгийн том ажлууд нэг юм. За дээр нь шинжилгээ засгийн газраас сар бүр Монголын хүүхд бүрт 20,000 төгрөг олох асуудлыг шийдсэн. За энэ ажлыг одоо үндэсний хэмжээнд улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг бол манай яам хариуцж зохион байгуулсан. За урд өмнөд аль нэг банктай гэрээ байгуулдаг, хүүхдийн мөнгөний дэвтэр хэвлэдэг, тэгэл тогтоосон өдөр мөнгөний олгодог, тэгээд эцэгчүүдийн доочролдог, дугаарладаг гэх маш олон төвч хэрэгтэлтэй санхүүжилт нэрэхгүй боддог тийм. Одоо энэ асуудлыг бол бүр иж бүрэн өөр маягаар иргэдэд ямар ч чирэгдэл одоо төвггүйгээр бухимдалгүйгээр ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгээд 10 сарын 20-нд бол эхний одоо мөнгө олголт бол хуулийн хугацаанд ямар ч чирэгдлүүгээр олгогдсон. 10 сард бол нийт мөнгө авах ёстой хүүхдийн 86% хамрагдсан байна. За 11 сард одоо явсан мэдээгээр хүүхд нийт мөнгө авах ёстой хүүхдийн 92% хамрагдахаар төлөвтэй байгаа. Өчигдөр бүх одоо Монгол банк харилцааны банкудад энэ хүүхдийн мөнгийг бол шилжүүлж байршуулсан. Тэгээд нэг өдрөөс эхлээд энэ мөнгө олгогдоод эхэлнэ гэдгийг бол аль бисаар хэллээ. Тэгээд энэ бас хуулийн хугацаанд олгогдож байгаа. Энэ мөнгө бол тэр бидний түрүүний яриад хавтгаарсан халамжийн мөнгө биш юм аа. Энэ бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эдийн засгийн баталгааг хангаж байгаа. Ийм одоо төрийн бодлогын одоо тэр бодлогоор хийж байгаа санхүүгийн үйл ажиллагаа. Нэг талдаа нөгөө талдаа Монгол улсын хамгийн гол бодлогын нэг бол одоо энэ өргөн удам газар нутагтай эдийн засгийн асрах боломжтой энэ улсын хувьд хүн амаа яавал хурд өсөх вэ? Яавал бид хурдан олгуулах вэ тийм ээ? Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдлын асуудал, энэ бол манай улсын стратегийн гол бодлогуудын нэг байх шүү дээ.
Тэгэхээр энэ дээр шинжлэлийн засгийн газар бол хамгийн ихэнд энэ бодлогоор анхаарлаа чиглүүлсэн. Тэгээд энэ хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэж сар бүр 20,000 төгрөгийг хүүхдэд олгож эхэлснээр хүн амын одоо өсөлт, хүн амын нөхөн мөрчгөн бодлоод шинжлэлийн засгийн газар хамгийн ихний одоо анхаарлаа хандуулж эхэлж байгаамаа гэсэн ийм асуудал, энэ одоо асуудлыг манай Ямбод шийдсэн. За түрүүн өөрөө ч асуусан. Одоо ажил бол ажилласан жил төрийн дадлын шимтгэлийн нөхөн тооцох тухай хууль маань энэ 15-наас эхлэж хэрэгжүүлсэн. За энэ хуулийн бүртгэл судалгаа баталгаажуулалтын ажил 2013 оны 8 сарын 1 хүртэл үргэлжлэх юм. 2013 8 сарын 1-ээс хойш ямар нэг өргөдөл өсөлт үлээж авахгүй. Энэ хууль маань өөрөө нэг удаа хэрэглэгдэх хууль. За энэ хугацаанд манай иргэд бол одоо 90-95-99-аас 2000 оны хоорондох ажилласан болон шимтгэлсэн жилээр тасарсан байт юм уу? Тэрийг нөхүүлэх боломжийг судалж энэ хуульд хамрагдах бүрэн боломжтой гэдэг бас энэ ашиглалт хэлье. За баярлалаа. Тэгэхээр шинжлэлийн засгийн газрын хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэх, за эхлүүлсэн цаашид гих ажлын талаар мэдээллийг ерөнхийдөө үзэгчд өглөө гэж тийм тавч хэллээ. Нэгүрчтэй бас их олон ажил цаг ярих учраас. Тэгээ нэгэн тас хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд ирсэн учраас үзэгч манай сонирхож байгаа бахал та өмнөх засгийн газрын одоо өгж дуусгаагүй одоо 21,000 төгрөгч юм Ахмадуудын 300 мянган төгрөгч юм уу тэр олох уу гэдэг одоо эрхний төсөв батлагдсан учраас төсөвт бас суулгаж энийг бол олгоно гэдгийг хэлжсэн те. Тэгэхээр энэ асуудал дээр бас хариулт хүлээж байгаа хэрэг. Бид бол өнөөдөр энэ төрөвчн засгийн газрын хэрэгжүүлж ирсэн энэ бэлэн мөнгө тараах асуудал бол манай энэ шинжлэлийн засгийн газрын үүрэг бишэлдээ өгнө тийм. Гэхдээ төрийн бодлого бол тасралтгүй залгуун шинэртэй байх хэрэгтэй. Нэгэнд иргэдийн дийлэнхний мөнгө автсан. Тэгээд тодорхой хэсэг нь авч чадаагүй янз бүрийн шалтгаанаар. Нийлгэрт одоо иргэдтэй ялгууртай хандах хэрэг бол Монголын төвд байхгүй. Тийм учраас энэ мөнгийг бол одоо олгох шийдвэрийг засгийн газар гаргасан. За Ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийн төсвийн боломж их усрыг судалж шийдэх энэ даалгаврыг бол өгсөн байгаа. За сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, одоо манай яам гурав энэ асуудал дээр ажиллаж байна. За 21 мянган төгрөгөө аваагүй буюу дотоо авсан иргэдийн одоо судалгаа тооцоолыг манай яам үндсэндээ гаргаад дууссан. За тэгээд эх оны одоо улсын төсөвтөр бол 32 тэрбум төгрөгийг одоо суулгаж батлуулсан байгаа. 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд төсвийн жил эхлэхээр энэ мөнгийг бол олгож энэ 21 мянган төгрөг дотоо буюу аваагүй иргэдийг энэ мөнгийг нөхөж олгоно. Гэхдээ та дур ярих хэлсэн бас ер нь бол төрийн засгийн газрын дуусгаагүй ажил. Гэхдээ энийг бас одоо дуусгах албагүй. Гэхдээ одоо тодорхой шалтгаанаар зарим Ахмадуудаа өөрсдийнхөө сонгогдсон тойрогдч гэдэг ч юм уу ахиу өгцсөн гэдэг ч юм уу зарим нь үлдээсэн гэх мэт ихэнх одоо төсвийн мөнгийг бас сонгуулийн сурталчилгаанд ч юм өөр зүйл зарцуулсан гих зүйлс байсан гэдэг бас хэлж ирж байгаа тийм. Энэ бол одоо нөгөө тухайн эрх мэдэл албан тушаар оруулан ашигласан үйлдэлүүд байсан дээ. Энэ асуудал тэр хуулийн байгууллагууд өөрсдөө шалгаж байгаа. Хэрвээ одоо хууль зөрчсөн гэж үзсэн юм бол хариуцлага тооцох байхаа. Ер нь зүгээр яг энэ шинжлэлийн засгийн газар бол төрөөчн засгийн газраас асар хэмжээний өөр авахыг одоо авч хүлээж авсан шүү дээ. Одоо зүгээр тоонтойг нь хэлэх юм бол шин 5 толгойг бол үндсэндээ хятадын Жалко компани одоо 350 сая долларын барьцаанд тавьдсан тийм ээ. Урьдчилан мөнгө аваад тэрийг тараацсан. Монгол банкнаас одоо миний дууснаар 240 сая долларт энэ хэмжээний мөнгө бас зээлж аваад тараацсан. За Эрдэнэтийн 2013 онд төлөх одоо татврын үрийг урьдчилаад 100 сая долларт энэ хэмжээний татврын мөнгийг урьдчилж аваад тараацсан гэдэг. Ингээд яриад байвал энэ мөнгө бол маш их хэмжээний мөнгө өөр авлах үлдээсэн. Ийм байдалтай байна. Тэгээ би өнөөдөр зөвхөн одоо юу гэдэг нь өөр авлага авсан, бид одоо хоосон төсөв авсан гэж бид энэ асуудлыг бол дүүл гэж яриаггүй. За бид өмнөх засгийн газрын үйл ажиллагаа шүүмжлэх гэхээсээ илүү бид энэ авлагыг яаж богино хугацаанд багтуулах вэ? Яаж одоо нэгэнд одоо эхлүүлээд дутуу байцсан ажлуудыг гүйцээж хийх үү? Тэр боломжийг яаж бүрдүүлэх үү гэдэг дээр л гол анхаарлаа хандуулж ажиллаж байна л да. 2013 оны төсвийг одоо их данхаасан төсөв баталчлаа, найдар яриад одоо шүүмжилж байна. Сөрөг хүчин шүүмжлэх үүрэгтэй, шүүмжлэх хэрэгтэй. Гэхдээ сөрөг хүчин бодиттой тийм ээ үнэн зөв шүүмжлэлийг өрнүүлж явах хэрэгтэй. Тэрнээс улс төрийн зорилгоор
одоо эрх барьж байгаа ажил хийж байгаа хэсгийг одоо гутаагаад муулаад иж болохгүй л дээ. Жишээ нь жилд одоо сайд нарыг 2-оос илүү удаа гадаад томилох одоо эрхийг цацалсан мөртлөө төсөв дээр одоо 1.9 тэрбум төгрөгийн одоо төсөв томилтын зардал батллаа гэл ингээд одоо энэ ардын намын сурчлагаанд яриа л байна л да. Үнэхээр инээдтэй л байхгүй. Тэр чинь тэр засгийн газрын 16 сайд тэр 1.9 тэрбум төгрөг зугаалах гэдэг юм шүү. Тэр чинь улсын хэмжээнд нийт төрийн албаагчдын томилт зардлын нийлбэр шүү дээ. Тэрийг нэг 10 хэд хүн л одоо явах гээд байгаа юм шиг. Энэ чинь Монгол улс төр гэж байгаа бол тэнд чинь маш олон гадаадд томилтоор явна. Ажил хийн. Тэр чинь томилтын зардлыг өсөр заавал байх ёстой гэдэг тийм. Тэгээд зөвхөн иргэдийн одоо тодорхой мэдээлэл ойлголт дутуу байгаа дэр ингээд аль нь бол тоглолт хийх хэрэггүй л байхгүй тийм. А хэрвээ шүүмжлэх гэж байгаа бол бодиттой үнэн зөв мэдээлэл гаргаж тавьж шүүмжлэх ёстой шүү дээ. Тэгээд сая танаа телевизээр явж явах завсар энэ төмөр заны архта шараа шингэн дээр голд нэг маш том юу одоо анонс гэдэг сурчлагын самбар. Тэрэн дээр оюутлахын гэрээг бид өөрчилнө гэдэг доор Монгол ардын намыг тавьчихсан байх. Би тэгээд үнэхээр ингээд хараад эхлээд гайхаа дараа нь инээд зүрх шиг. Өөрснөө баталцаад. Энэ оюутлахын гэрээг хийн хийсэн. Энэ оюутлахын гэрээг тухайн үед жишээ нь би өөрөө одоо зарим гишүүдтэй хамтраад ийм гэрээ хийж болохгүй. Энэ гэрээгээ цуцлаа, өөрчлөө. Монголын талд ашигтайгаар энэ гэрээг өөрчлөх шаардлагатай гэдэг. Тэр шүүмжил шаардлагыг бол удаа дараа тавьж ирсэн. Тэр ихэд би тухайн үеийн одоо Эрдсайд дисгийн яамны одоо сайд зоригтыг 2 удаа огцруулах одоо асуудлыг хуралд оруулаад дэмжлэг аваагүй шүү дээ. Тэгээд одоо эрх барьж байхдаа одоо нэг өөр бодлого барьж ажилладаг. Асар хүчин болохоор бас нэг өөр бодлого барьж ажилладаг гэж үг баймаргүй л. Улс төрийн хүчний бодлого үйл ажиллагаа бол доктортой байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Нэг л бодлого барьж байгаа. Тэр бодлого эрх барьж исэн ч тэр бодлогодоо үнэмж байх хэрэгтэй. Асар хүчин байсан ч тэр бодлогодоо үнэмжил байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр ийм одоо байдлаар зөв сонгуул зөрөөс улс төрийн шоу гэдэг нь болмоор байгаа байхгүй. Жишээ нь би дахиад нэг жишээ хэлэхэд халамжийн хууль шинээр хэрэгжснээс хойш одоо засгийн газрын 184 дугаар тогтоол гэж гаргасан юм. Засгийн газрын 184 дугаар тогтоолыг гаргахдаа төсвийн ямар ч их үүсвэргүйгээр одоо ялангуяа одоо нийгмийн халамж үйлчлэгээ шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ирээдүйн сэтгэл зүй дээр аюух тоглосон байхгүй. Ямар төсвийн их үүсвэргүйгээр тэр 184 дугаар тогтоолыг одоо чинь халамжийн шинэ хуулийг хэрэгжүүлэх тогтоол гаргаад тэрэн дотор баахан нөгөө нэг нийгмийн халамж үйлчлэгээний одоо тэр тусламжийн мөнгө, тэтгэмжийн мөнгийг бүр хэд дахин өсгөө тавьчихсан. Бид өнөхөр төсвийн их уср байхгүй энэ мөнгө олох боломжгүй учраас 184 дугаар тогтоолыг бол төр хугацаанд өчөнгө болгож байгаа. Тэгээд бид нар одоо энэ халамжийн шинэ хуулийг хэрэгжүүлэх одоо тэр боломжийг судалж үзээд шинэ засгийн газрын тогтоолыг одоо босруулж байна. Ингээд утгагүй засгийн газрын хуралдаанаар оруулж бид нар тогтоолыг батлуулна. Халамжийн шинэ хуулиар бол нийтдээ 68 нэр төрлийн нийгмийн халамж үйлчлэгийг бол одоо энэ зорилтуудыг тамгаж байгаа иргэдэд үзүүлэх ёстой. Энэ одоо хүрсэн түвшнээс бууруулахгүйгээр тэр одоо мөнгө санхүү шийдэхээр бид нар зорж байна. Ийм хэмжээний мөнгө санхүүгийн үүсрэг бол эх оны төс бид нар сая суулгаж батлуулсан. Тэгэхээр энэ одоо халамжийн шинэ хуулийг хэрэгжүүлэх ажил бол ямар ч саадгүйгээр явнаа. Бид хүнд байгаа тийм ээ бидний өмнө одоо эцэг барих асуудал олон байгаа ч гэлээ гэсэн. Бид бол ямар ч хэлсэн урдаа тавьсан зорилттой бид нар хэрэгжүүлнэ. Хийж чадна гэдэг бол огт хэрэгэлцэхгүй байна. Тэгэхээр та тэрээрээ ялцчгүй л сонгуул руу яваад орчихлаа. Өнөөдөр бас бим гараг маргааш нөгөөдрөөр орон нутгийн сонгуулийн сурчлагаа одоо дуусж байгаа. Өнөөдөр одоо сурчлагын сүүлийн өдрүүд энэ өдрүүд ирж байна. Тэгээд ч юм уу ерөнхийдөө бас энэтэй холбоотой би таныг бас танилцуулахдаа Баянгол дүүрийн арц намын дарга гэж бас хэлсэн. Тэгэхээр тантай холбоотой мэдээлэлүүд бас үеийн үед энэ сурчлагын шатад одоо өдрүүд явж байна л да. Тэгээ төрийн албыг төрлийн алба болгож байна. За Эрдэнэ одоо ойрын хамаатан садны танил талын ингээд 10 хэдэн хүн одоо жишээл Баянгол дүүрэгт нь нэр дэвшиж байна. Эрдэнэ бол төрийн албыг төрлийн алба болгох гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Тэгээ энэ дээр та бас тайлбар хэлэх байна. Яг зөвөр улс төрт бол хамгийн ядарсан арга бол
Одоо бидний ярьдаг нахар пиар гэдэг шүү дээ. Гүтгэх, доромжлох, гутааж тэр одоо өсөлтөгч одоо ямар нэгэн байдлаар нэр хүндийг унгаах замаар одоо сонгуульд одоо өөртөө боломж олгодог. Ийм арга байдаг. Энэ бол соёлтой ард түмэнд бол энэ аргыг бол хэрэглэхээ болсон тийм ээ. Одоо чинь аль ч улс орнд одоо соёлтой энэ сонгуул явуулаад суртсан, улс төрийн соёл суудсан тэр сонгогчтой улс орнд бол яадаг вэхээр халз мэтгэлцээ явуулдаг. Тэгээд хэн зөв ярьж байгаа, хэн буруу ярьж байгаа гэдгийг сонгогчтой өөрсдөө шүүгдэг. Нэг талдаа. Нөгөө талдаа аливаа асуудлыг гаргаад байхдаа тэр иргэдийн төлөө, сонгогчдын төлөө, улс орныхоо төлөө яг юу хийх гэж байгаа юм бэ гэдэг мөрөө хөтөлбөр зорилтоор бол маргадаг. Тэс хувь хүний нэр хүнд рүү халдаад ч юм уу хин нэг доромжилж гутаах замаар хизээж хоорондоо маргалддаг. Гэтэл өнөөдөр Монгол Ардын нам яг л нөх хуучин коммунист, социалист арга барилаараа өнөөдөр хин нэгний нэр хүндээ гутаах, доромжлох тэр нөгөө бохир зов аргаал хэрэгжилж байгаа байхгүй. Би өнөөдөр гайхаж байна. Одоо шинэ Баянгол дүүргийн Монгол Ардын намын удирдлага түүнээс нэр дэвшиж байгаа одоо хүмүүс маань уг нь энэ өнгөрсөн одоо жишээ нь 10-20 жил Баянгол дүүргийн төр захиргааны эрхийг барьлаа шүү дээ. Жишээ нь өнгөрсөн 4 жил дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн 9 хүн Монгол Ардын намаас дэвшсэн байна. Дахиад дэвшсэн. Гэтэл энэ өнгөрсөн 4 жил эдгээр юу хийсэн? Юу бүтээсэн? Баянгол дүүргийн нийгмийн эдийн засгийг ямар бүтээн байгуулалт хийцсэн тийм үү? Яагаад тайлангаа тавихгүй? Яагаад сонгогчтой өнөөдөр эдгээр уулзахгүй? Уулзалт хийхгүй байгаа шүү дээ эдгээр юусэн. Тийм зүгээр л хар биар л явуулаад байгаа байхгүй. Би бол ард түмнээс нуух юм байхгүй. Баянголчуудаас над нуугаад ах ч юм байхгүй. Надад эднэрийн энэ гүтгээд дайраад оромжлоод байгаа шиг тэр багтаж ядсан олон ах トゥ байхгүй. Би өнөөдөр ихээс ганцаараа өгнөхөөс хойлохна байсан. Тэгээд ганц дүүгээ алдаад бас удаж байна. За аав маань эдэн ах トゥ нар байд юм бүгд л өөрөө мөр хөвөл ажил амьдралаа хөл явж байгаа. Ээж маань эдэн дүүнэр байд. Өөр надад гайхуулаад одоо багтааж ядаад байгаа тийм ах トゥ байхгүй. Тэгэхээр ямар ах トゥ хаанаас гаргаж ирчээд эдэн ингэж дайрч тавтаад байгаа юм сонирн байгаа юм. За ер нь зүгээр надаас одоо хамааралтай гэдэг хамаатан садан гэгдээд байгаа 4 хүн бол энэ дотор би нуугаад ах юм байхгүй. Тэр 4 хүн яагаад өнөөдөр нийт дэвш болохгүй гэж. Чинь бүгд Монгол Улсын иргэн шүү дээ. Тийм. Тэр 4 хүн бол өнөөдөр зөвхөн нэр дэвшигч шүү дээ. Тийм. Одоогор сонгогдоогүй байна тийм. Тэгээд Монгол Ардын нам яагаад төрлийн одоо сонгуул болгох гэдэг төрлийн одоо алба болох гэдэг зарлаад байгаа. Тийм. Хин сонгочоод байгаа өнөөдөр. Хин ч сонгоогүй л баг шүү дээ. Тэр эцсийн мөчөд аль намын хин гэдэг нэр дэвшигчийг сонгохгүй ирэх нь бол сонгогчдын л эрхийн асуудал шүү дээ. Тэгээд манай дүүргийн нам бол 5000 гаруй гишүүнтэй. Энэ дотроо бид нар энэ нэр дэвшигчдийн асуудлыг хилцсэн ярьсан. Тэгээд дүүргийн намын орон маань 105 гишүүнтэй. Тэгээд энэ дүүргийн намын орон дээр анхчдны 23-өөс 67 хүний нэр дэвшиж орж ирсэн. Тэгээд энэ 67 хүн дээр бид нар энэ 105 хүн дундаа нууц санал хураалт явуулаад энэ 41 хүн олонтноос санал авч гарч ирсэн юм аа. За тэр манай надад хамааралтай гэдэг 4 хүн маань бол энэ намд олон жил зүтгэсэн. Тэ олон жил явсан энэ нам дотроос нэр хүндтэй намын гишүүдийн итгэл хайрыг хүлээсэн улсуудаа. Тэр л одоо юу гэдэг нэр хүн дээрээ тэр хүмүүсийн итгэл даасан чадвараараа л би сонгогдож орж ирсэн гэж үзэж байгаа. Тэрнээс би өнөөдөр жишээ нь одоо миний гэр бүлийн хүн байлаа, миний одоо хүүхэд байлаа гэж гэдэг юм уу. Тэр утгаар нь би хурлын гишүүн байхад чи нэр дэвшиж болохгүй гэж хэлж болохгүй үстэй. Чи хүний эрхийн асуудал шүү дээ. Гэр орондоо бид нар одоо эхнэр нөхөрч байдаг юм. Гэр орондоо одоо аав хүү ирж байдаг юм уу. Тэр бол өөр асуудал. Нийгэмд бол тэр хүмүүс өөрсдөө бүгд чөлөөт эргэж шүү дээ. Нөгөө талдаа би зөв хин нэгэнтэй барьцах дурггүй. Гэхдээ өнөөдөр үнэхээр Монголын төрд Монгол угаасаа хүн амцаатай тийм ээ. Монголын төрд одоо ах トゥ одоо ураг төрлөөр Монголын төрд одоо ажил алба хашаад явж байгаа олон мянган хүн бий. Тэ? Тэр бүгд болохгүй юм тийм. Би зөв ганцхан жишээлбэл одоо манай одоо над руу энэ дайралт зохион байгуулалтаа Монгол Ардын намын дарга Амгалан гэдэг даргын төрсөн дүүн одоо амар сайхан гэдэг
Дархуул аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа. Дүүн Баянгол дүүргийн засаг дарга байгаа. Бас нэг дүүн одоо Баянгол дүүргийн сургуулийн чөлөө захирал хийж ангат яг. Бүгд л төрд ажиллаж байгаа зү. Тэг яагаад амгалан даргын одоо тийм ээ тэр ах トゥ нар төрд ажиллаад байж болдог. Би өнөөдөр энэ надтай хамаартай дөрвөн хүн чинь төрийн алба ашиглахгүй шүү дээ. Эрх мэдлийн тушаал мөнгөн дөр очихгүйг. Энэ дөрвөн хүн бол Баянгол дүүргийн иргэдийн төлөөлчдийн хурал гэдэг чинь Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл болж тэнд очиж үүрэг хүлээж сонгуульт ажил хийхийг л хэлж байгаа. Тэнд цалиа авдаггүй. Тэр хурал чинь байнгын ажиллагаатай хурал биш шүү дээ. Тэгээд зүгээр нэр дэвшүүлсний төлөө ингэж сандраал одоо дайраал энэ дөрвөн хүнийг одоо үржүүлээл 12 болгоод 17 болгоод тийм ээ. Ингээ нат руу дайраад байгаа үнэхээр гайхаж байгаа. Харин тэрний оронд энэ олон жил энэ дүүргийн эрхийг барьж ирсэн хүмүүсийн хувьд өнөөдөр тайлангаа тавиа тийм ээ. Хил хүүхдээ хийсэн ажилдаа нүүр бардам өгнө сонгуульд орж явах хэрэгтэй үстэй. Гэтэл яагаад ийм арга ядсан хар пиар хэрэглээл ийм арга ядсан гүжир гүтгэлийг зохион байгуулад би эхлээд нэлээд төвчээр таандсан. Харамсалтай альва юмд хэмжээ байдаг тийм ээ. Хэрээс тэтэрч байгаа байхгүй. Зүгээр ганцхан жишээ хэлэхэд л одоо манай Баянгол дүүргийн 1-р тойргийн улс төрийн ажилд хийжсэн Мантхай гэдэг охиныг өнөөдөр жишээ миний биедлүүлэгч болгоцсон ч байх шиг. Манай Баянгол дүүргийн Арс намын хэрэглэх газрын бичгээр архив эрхлэгч оюун ширгээд охин байгаа. Тэрийг жишээ нь өнөөдөр одоо манай тэр юу гэлээ нэг буудлын байдаг. Тэр буудлын одоо ресепшн хийдэг ч гэх шиг ингээд буудлын түрээслэгч гэж хүн хүртэл байх шиг. Хамаагүй хүнийг авцраал ингээд одоо янз бүрээр ингээл албаал тантай хамаатуулах гэдэг юм. Наад заавал нэг ямар нэгэн байдлаар эрдэнэт хамаатуулах гэдэг байна. Тэгэд өнөөдөр бид нар Монгол улс ч бас хуультай шүү дээ тийм. Сонгуулийн оронтын сонгуулийн хуулийн 34 заасан байгаа шүү дээ. Хэрвээ одоо аль нэгэн нэр дэвшигч одоо чүүд юм хин нэг итгэхэд тухайн одоо өөр намаас дэвшиж байгаа нэр дэвшигч нэр хүндэд халтсан, бүтгэсэн, дормжилсан байх юм бол тухайн одоо асуудлыг зохион байгуулсан этгээдийг нэр дэвшилтээс хасах хүртэл хэмжээ авна гэдэг. Яг энэ хуулийн залтанд байгаа бид нар дүүргийн сонгуулийн оронд өнөөдөр өргөдлөө өгсөн. Одоо юм орон засаг гүтгээд орнжилж байгаа юм. Учираас энэ талаар одоо сонгуулийн хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч гэдэг. За бас нэг өргөдлийг цагдаагийн байгууллагад өгч байгаа. Тэрний үгээр эрүүгийн хуулийн 110 эрүүгийн хуулийн 110 нэгт заасан байгаа шүү дээ. Хүнийг орон засаг гүтгэж оромжилж гүлжирдээ нэр хүнд одоо алдар хүнд нь халдах юм бол эрүүгийн хуулиар хариуцлагуулъя гэдэг. Бүгд хүндрүүлэх бас нэг нөхцөлний үхэр хэрвээ энийг хэд мэдээ дээрслэр олон нийтэд цацсан байх юм бол одоо хүндрүүлэх нөхцөлтэйгээр авч үздэг тийм ээ. 2 жил хүртэл хугацаар хорих яалаа гэдэг ийм л одоо бас гимтэргийн үйлдэл шүү. Тэгээ бид нар энийг шалгуулах гэдэг өгчөө. Өнөөдөр зүгээр нотлох хэрэгтэй л асуудлыг ярих хэрэгтэй шүү. Тэрнээс өнөөдөр хин нэгэн эрднийг гутаахын тулд дайраад иж болохгүй л байхгүй. Тэгээ ер нь Монгол ардын намд Баянгол дүүргийн Монгол ардын намд Баянгол дүүргийн Арс намын нэр дэвшүүлсэн байдал нь сонирн байгаа мó. Эсвэл Баянгол дүүргийн иргэдийн эх 4 жилийн амьдрал ямар байх вэ гэдэг нь сонирн байгаа мó. Тэ? Аль нь чухал юм, тэ? Би гайхаад байгаа байхгүй. Үнэхээр энэ 10 20 жил дүүргийн эрхийг барьж байгаа, дүүргийн төр зэрхэг удирдах байгаа. Тэгээ өнөөдөр зүгээр хин нэгэн эрдэнэ гэдгийн нэр хүндийг л унгаахын тулд тэ хин нэгэн эрдэнэ гэдгийг одоо тойрон үрээсэн хүмүүс одоо дэвшиж гин гэдэг иргэдийг итгүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулаад байгаа гэх гайхаж байна. Уг нь би түрүү хэлсэн шүү дээ. Энэ одоо өнгөрсөн 4 жил юу хийсэн? Тэрний түрүүний 4 жил юу хийсэн? Одоо ирэх 4 жилд юу хийх гэж байгаа мэй гэдгийг ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэд мэтгэлцээнд өрсөн байлээ дээ. Бид мэтгэлцээнийг хүлээж авсан. Харамсалтай нь Монгол ардын намын албан ёсны албан бичиг ирсэн. Бид мэтгэлцээнд орё гэдэг саналыг бид тавиагүй. Энэ бол манай албан ёсны байр суурь биш гэсэн бичиг ирсэн. Намаас төв намаас нь дүүргээс нь дүүргийнх нь намаас. Гэтэл яг тэрнтэй зэрэгцээд бас яг тийм баланкн дээр гэтээ гар үсэг байхгүй нэг хэсэг хүний нэртэй бид одоо мэтгэлцнэ ордорж байгаа. Тэгэд энэ Баянгол дүүргийн Монгол ардын намыг хинэн мэдэж хинэн захираад байгаа нь одоо аль нь албан ёсны байр суурь бөө мэдлэг тийм. Тэгээд зөв ийм утгагүй байдалд орж байгаа. Гэхдээ бид нар за нэгэнт мэтгэлцээ гэж бол бид мэтгэлцээ гэхдээ албан ёсны одоо байр суурь илэрхийлэх хэрэгтэй.
Тэгээд дүүргийн намыг төлөөлөх хэрэгтэй хүмүүстэй л бид нар одоо мэтгэлцээнд орё. Тийм ээ. Тэрнээс хин нэгэн сайн дур уран сайханчтай бид нар мэтгэлцээд байх шаардлага байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар тухайн одоо мэтгэлцээнд бид зөвхөн хуулийн хүрээнд л орё гэж байна. Нэг бол хуулиар бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигч буюу үнэ дэвшүүлсэн нам зөвхөн тэр дэвшүүлсэн мөрөгдлийн хүрээнд л сурчилгаа явуулж явах хэрэгтэй. Тэрнээс илүү өөр юм ярих хэрэггүй шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр хин нэгэн хувьд холбоотой одоо асуудлаар хин нэг одоо оромжлох юм, хэрэлдэх юм, маргах юм ийм байдлаар ямар нэг юм бол бид нар орох сонирхол хаалаа. Тийм орох хуулийн орчинч байхгүй. Бид өнөөдөр зөвхөн өнгөрсөн хугацаанд одоо чинь би одоо 2008-аас 2012 оны хугацаанд 4 жил би улсын хурлын гишүүн байхдаа Баянгол дөрөвдөө би юу хийсэн? Би хэдэн хууль санаачилж, хэдэн хууль боловсруулж, хэдэн хууль батлуулсан. Баянгол дөрвийн нийгмийн эдийн засгийн одоо хөгжилд би хичнээн төгрөг мөнгөний тэмээ өрнгийн их усаар санаачилж батлуулсан. Ямар бүтээн байгуулалтын ажлыг би санаачилж хийдгсэн тийм. Би энийг яриа. Тэгвэл Монгол Ардын намын одоо удирдлага 4 жилийн одоо дүүргийг удирдахдаа яг юу хийсэн, юу бүтээсэн тийм ээ. Иргэд тэрийг яаж үнэлсэн. Ирэх 4 жил бас юу хийх гэж байгаа. Гэтэл яриа л да энэ дээр л маргалдъя. Энэ дээр мэтгэлцээ. Энд бол манай нам бол бэлэн. Бэлэн гэдгээ байр сууриа илэрхийлсэн албантай төргүүлсэн урж өдөр хөвлийн байгуурал дээр мөн энийг зарласан байна. Өчигдөр бас нэр дэвшигчдэн жишээлбэл ТV8 телевизээргээ цаг зарлаад уриадах шиг байсан тийм. Аль биесээр зарлаа. Жишээ нь одоо мэтгэлцээ явуулах бололцоо боломж нарийн илүү гэдгээр ETV телевиз дээр 19-ны аяг тэр заас 18 цагт нь одоо мэтгэлцээнд орё гэдэг саналтай хөрвүүлсэн. За яг Монгол Ардын намын аль биесний удирдлага нь болохоор бид ийм байр суурь илэрхийлээгүй гэдээ хариулсан. Тэр нэр дэвшиж байгаа гэсэн хэсэг нөхдүүд нь болохоор бид мэтгэлцээнд орно гэсэн байр суурь хариулсан. Аль нь одоо зөв юм бүү? Гэхдээ бидний тавьж байгаа нэг нөхцөл бол Баянгол дүүргийн Монгол Ардын намыг төлөөлөх хэрэгтэй. Тэгээд тэр Монгол Ардын намын байр суурийг илэрхийлж төлөөлөх хэрэгтэй. Тэр одоо намын удирдлага тэгээд нэр дэвшигчдийн төлөөлөлтөд бид нар яг тэнцүү тооны төлөөлөлөөр орж мэтгэлцээнд орно л гэсэн юм бодолтой байх. Мэтгэлцээн гэдэг бас энэ нарийн дүрм заавартай явах хэрэгтэй. Аль тал нь байж бас хилцлээд өгөх хэрэгтэй. Хэд минут ярих уу яах вэ гэхэд бас аль биесний яриа хэлцээ хийж суужээж бас телевизийн нэвтрүүлэг учраас тийм. Тэгээ өнөөдөр 11 цагаас Баянгол дүүргийн тамгын газар дээр уулзаж энэ асуудлаа ярилцъя гэж өчигдөр бид нарт санал ирүүлсэн байсан. Энэ саналын дагуу манайхаас ажлын хэсэг томилогдоод очсон. Түрүүн 11 цаг гэдээ очсон. 12 цаг болж байхад хүмүүс нэрээгүй байна гэсэн мэдээтэй байсан. Тэгээд одоо жоохон уулзж байгаагүй мэдэхгүй. Тэгээд энэний дараа одоо уулзсан тодруулах байхаа гэж бодож байна. За тэгээд нэгэнд бас орон нутгийн сонгуулийн сурчлагын сүүлийн өдрүүд учраас за тэгээд Баянгол дүүргийн арц намын дарга учраас бас одоо Баянгол дүүргийн арц намын удаагийн сонгуульд бас ямар одоо зорилго мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа. Мэдээж одоо арц намын удаагийн их хурлын сонгуульд оролцсон Монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөр шинжилгээний засгийн газрын мөрийн хөтөлбөртэй бас оролцож байгаа ойлгомжтой. Тэгээд нэр дэвшигчдийн онцлог гэдээ бас намын даргын хувьд нийт сонгогчтой хэлэхгүй байгаа хэрэг. Тэгэхээр бид өнөөдөр Баянгол дүүргийн арц намаас энэ удаагийн сонгуульд орохдоо шинжлэхүү баянголчудаа гэсэн тийм асуулт үрийг тавьсан. Энэ бол иргэдийн одоо бид сонголтыг үлдээж байгаа юм. Ямар нэг юм л хүчээр тулгаагүй. Тэгээд шинжилгээ гэх юм бол бид нар нийслэлийн одоо иргэдийн хурлын сонгуульд дэвшүүлж ирсэн 5 хөтөлбөрийг Баянгол дүүргийн одоо нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан нэмэлт одоо заалт хөтөлбөрөд оруулаад ингээд 5 хөтөлбөрийг Баянгол гэсэн хөтөлбөрийг дэвшүүлсэн. За энэ бол ерөнхий зорилтоо тодорхойлж байгаа. Энэ хөтөлбөр маань хэрвээ бид олон болох юм бол задраад үйл ажиллагааны хөтөлбөр болно. Нэг бол засаг даргын шинээр сонгогдох засаг даргын эх 4 жил хийх одоо ажлын мөр хөтөлбөр болох юм аа. Тэгээд энэ мөр хөтөлбөрөөр бид нар дэвшүүлсэн. За нэгдүгээр, хоёрдугаар бид өнөөдөр эрхэм гол зорилго маань энэ 5 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр иргэдэд хаалттай байгаа. Тийм ээ? Иргэдэд одоо тэр хүрэхгүй байгаа төрийн бишгийн нэгдүгээр хүргэе. Иргэдэд хаалттай байгаа төрийн тэр одоо хаалгыг нээлттэй болгоё.
иргэний оролцоотой тэр засгийг бий болгоё. Баянгол дүүргийн иргэн өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэсгээр дээр эзэн хүн шиг амьдрах хэрэгтэй. Хин нэгэн хорон засаг дарга юм уу, хин нэгэн одоо дүүргийн дамаа газрын төшмөлд дарамтлуулж дээрдгүүлж амьдрах ёсгүй маа. Тэр өнөөдөр бид нар мэдчихэл байгаа шүү дээ. Одоо хорон засаг даргаас наад зах нь тодорхойлт авах гэж ороод загнуулаад өвдөө гардаг. За тэгээд янз бүрийн одоо туслан дэмжлэгт хамрах гэхээр хорон засаг даргын таашаал нийцүүл авдаг. Хорон засаг дараад нэг л одоо муу харагдсан бол тэр төрийн одоо халамж өгчнөөс хүртдэг тийм ээ. Гэт янз бүрийн одоо шууд болон шууд дарамтууд бол маш их байдаг. Тэгээ өнөөдөр манай иргэдийн нэг одоо асуудал байгаа л юм. Тэр нэг төрийн албаагчтай дарга төшмөл гэдэг хараас суртсан. Тэднийхээ үгээр тохиоцонгаар хөдлөө суртсан. Тэдний үг бол одоо хууль байдаг. Ийм байдалд хэвшигдсэн. Төрийн албаагчт нь ч гэсэн өөрсдийгөө дарга төшмөлгээ ойлгоцсон. Бид эднэрийг одоо дарж явах хэрэгтэй, дарангуулж явах хэрэгтэй гэдээ ойлгоцсон. Тэгэхээр үгүй маа тийм үгүй шүү дээ. Яг үнэндээ бол өнөөдөр тэр дарга төшмөлүүд тэр өөрсдийгөө дарга төшмөлгээд ойлгосон тэр ойлголтоос болоод иргэдийнхээ идэх хоолыг булааж байна. Иргэдийнхээ газрыг булааж байна. Иргэдийнхээ эрхчлөөг булааж байна тийм ээ. Иргэдэд байгаа үнэтэй цэнтэй гэсэн болгонд бид нар луурдаж булааж шин. Тэр итгийл хүүхдийнхээ хоолыг хүртэл булааж байгаа шүү дээ. Яг үнэндээ өнөөдөр жишээ нь одоо хүүхдийн цэцэрлэгийн хоолны хүнсний хангамж ямар байгаа вэ? Хүүхд нь орой ирээд нэлээд өссөн зангадсан орж ирж байгаа эцэг болгонд мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар сая шинжлэх ухааны газрын гарсны том шийдвэр бол хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн болон сургуулийн дотор байгаа хүүхдийн хоолны мөнгө нэмэгдүүлсэн тийм. Тэгээд тахтал одоо хоолны чанар бас тодорхой төшин сайжирсан үг нь одоогор мэдэгдэв л байж дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ луурчд, энэ дээрэмчдийг тижих гэж одоо иргэд маань татвар төлдөг юм уу? Үгүй шүү дээ. Тэр төрийн албаагчид хэний мөнгөөр цалинждаг, хэний мөнгөөр өнөөдөр тэр одоо тансаг орчинд одоо ажиллаж амьдраад байгаа. Яг үнэндээ бол тэр өөрсдийнх нь дарангуулаад дарамтлаад байгаа тэр иргэдийн төлсөн тэр татврын мөнгөн дээр л амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төрийн албаагчид бол уг нь төшмөл дарах биш юм аа. Тэд нар бол өнөөдөр ард түмэнд төрийн бодлогыг хүргэх ёстой, ард түмэнд төрийн үйлчлэгийг хүргэх ёстой, үйлчлэгийн албан тушаалтнууд. Жишээ нь хорон засаг дарга өнөөдөр тэнд хүн загнаас сууж явах биш, хүний хоол булаагаас сууж явах биш. Хорон засаг дарга өнөөдөр тэр хороонд аль нь өнөөдөр хоолтой байна, аль нь өнөөдөр төлөөт нүүрстэй байна тийм ээ. Хин ядуу амьдарч байна, хин боломжийн амьдарч байна гэдгийг гарын харуу шиг мэддэг. Тэр айл өрхөөрөө өдөр тутам орж гарч идэг тийм. Тэр иргэдтэй хүндлэгдсэн тийм л хүн байх ёстой шүү дээ тийм. Тэр иргэдийн нийгмийн асуудлын төлөө тэр хорооныхоо хөгжлийн төлөө явж идэг байх ёстой. Тэрнээс тэр хорооны алга дарам газрыг худалдаж ичгээ суулж иж. Тэгээд өөрийгөө одоо том дарга бодоо сууж иж болохгүй л байна. Тийм учраас бид өнөөдөр энэ төрийн албан шинжилгээс бүх ажиллаа эхэлнэ. Бид өнөөдөр Баянгол дүүргийн 23 хорон дээр дахин төлөлтийг бид нар хийнэ. Аль хорон хэдэн га газар байна тийм ээ. Аль хорон тэр одоо жишээ нь одоо 17 дугаар хорон дээр ихэд хичнээн га газартай хэдэн одоо өрхттэй юм тийм ээ. Хичнээн хүн ам амьдардаг хэдэн аж ахуй нэг хэдэн одоо төсвийн болон төрийн байгууллагууд байна. Бүх судалгаа гаргаад зургийг гаргаад тэгээд тэрэн дээрээ за энд нь одоо ингээд одоо хайс хашаа барьдаг юм уу мод бот суулгын энд нь явгууны замын засыг за энэ одоо хэрэгтэй хэрэггүй гаражийн зайлуулсан чөлөөлөгдсөн газар дээр одоо энэ хорон цэцэрлэг шаардлагатай цэцэрлэг байна гэж юм. Төлөвлөлт дахин төлөвлөлтийг хийгээд тэр хийсэн төлөвлөлтөд 17 дугаар хорооны нийт иргэдээр хилцүүлэх. Тэгээд тэр нийт иргэдэд тэр хийгдсэн дахин төлөвлөлт дээр бүгд саналаа гаргах мэдээж мэтгэлцэн маргалдана. За зарим шаардлагууд муудалцж магадгүй. Гэхдээ эндээс иргэдийн олонхын саналаар дэмжлэг авсан шийдвэр гаргана. Тэр иргэдийн олонхын одоо саналаар батлагдсан тэр төлөвлөлт нь өөрөө Баянгол дүүргийн засаг даргын эх 4 жил хийх ажлын үндсэн төлөвлөлт болох ёстой. Тэгэхээр 23 хорон дээр 23 улан дээр байшин орооч вэ, гэр орооч вэ энэ дахин төлөвлөлтийг хийгээд 2013 оны эхний хагас жил багтааж энэ төлөвлөлтийг хийгээд нийт иргэдээр хэлэлцүүлээд батлагдсан тэр төлөвлөлтийг дүүргийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар баталгаажуулаад ингээд 16 он хүртэл энэ ажлыг хийж явж ажиллах хэрэгтэй маа. Тэгээд тэрэнд одоо шаардлагатай хөрөнгийг олох хэрэгтэй.
Тэр нь шаардлагатай техник эдийн засгийн үндэслүүдийг боловсруулах хэрэгтэй тийм ээ. Энэ бол бодит ажил байх хэрэгтэй. Энэ манай мөрөг төлбөрийн гол ажил. Тэрнээс өнөөдөр одоо юу гэдгийг эрх барьж байхдаа хийгээгүй ажлаа өнөөдөр хийнэ гэд яриад байгаа. Би ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй шинэ Монгол Ардын намын мөрөг төлбөр харсан л тийм. Тэгээд ийм байдлаар одоо сонгуульд ормооргүй байна. Тэгээд хэрвээ хийж чадаагүй бол хариуцлага шударга хүлээж чаддаг байх хэрэгтэй. Тийм ээ. За ийм л зүйлийг хэлмээр байна. Тэгээд өнөөдөр одоо манай нэр дэвштэй бол дийлэнх залуучууд байгаа. Мөн одоо бараг 50% эмэгтэйчүүд байгаа. Тэгээд бидний одоо энэ баг бол энэ шинжлэлийн баг. Энэ баг бол Баянгол дүүргийн өөрчлөлт шинжилтийг гардан гүйцэтгэх ийм бага. Улс орны хэмжээнд бидний гол тавьж байгаа зорилго засгийн газар, шинжлэлийн засгийн газар, нийслэлийн шинжлэлийн одоо төлөв явж байгаа шинэ удирдлага, дүүргийн мөн шинжлэлийн төлөв явж байгаа шинэ удирдлага. Ингээд бүх шатандаа хамтарсан нэг том баг болоо улс орныхоо бүх шатанд энэ шинжилгээ өөрчлөлтийг хийх тэр одоо эрчимтэй ажлыг хамтдаа хийя л гэж зорж байгаа. Бидний өмнөх гашуун сургамж туршлагууд бий 1920 онд шинэ дээрээ их хурал засгийн газар дээрээ одоо арчсан нам болон голдсон. Нийслэл дүүрэг буюу анхан шатндаа болохоор тухайн үеийн Монгол Ардын султан болон голдсон. Тэгээд дээрээ мянган гол шийдвэр гараад дунд шатнд байрал нурддаг хэрэгждэг. Энэ байдлаас болоод тухайн үед бол үндсэндээ төрийн хямрал үүссэн байсан шүү дээ. Тэгээд зөв энд юу хэлэх гээд байгаа гэхээр ийм байдлаар би дахиад хайрын 4 жилдээ алтмааргүй байна тийм ээ. Би бол одоо сонгогчтой иргэдтэй арчсан нам 90 цент хүрсэн. Арчсан нам одоо хариуцлага хүлээх чадвар суусан. Тийм учраас арчсан намд энэ удаа та бүхэн маань итгэлээ өгөөрэй. Та бүхэн арчсан намыг дэмжээрэй. Ялангуяа арчсан намын дэвшүүлж байгаа энэ шинжлэлийн бодлогыг дэмжээрэй л би тэрэгт уриалмаар байна. За баярлалаа. Тэгээд үгээр энэ оройны ярилцлагын цагаа хөндөрлөж байна. Тэгээд ярилцлага тахимд хүрэлцээрсэн танд талархснаа илэрхийлье. За баярлалаа. Танд болон танай хамт олон бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бидний ярилцлагын хар үндсэн үзэгчтэй ахын талархснаа илэрхийлье. Шонхор суугдлын эзэн ярилцлага тахим ярилцлагын хөтөлбөр өндөрлөж байна. Өнөө орой студид улсын хурлын гишүүн хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайд Баянгол дүүргийн арчсан намын дарга Эрдэнэ байлаа.